Хай манайхан сайн уу? За тэгээд Ариуна нь одоо ерөнхийдөө бас жоохон YouTube дээр бас жоохон идэвхтэй байх гээд байгаа. Ариуна MTV гэдэг байгаа. За тэгээд би аюу их юм ажиглалаа л да сая. Урд нь бас би бодоол идэг гэсэн. Тэгээд яг ингээд гидсэн дотроо бодсон хэрэгнээ хэрэгжүүлж амжихгүй байсан. За тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр би одоо коуч болсноосоо хойш илүү их анзаарж байгаа гэх юм уу. За тэгээд одоо жишээлбэл одоо манай Америкт те одоо ингээд амьдрах одоо аюу их хүмүүс буцаж ийн. Ягаад тэгэхээр бизнес статусаас болоод те одоо ингээд траканд маш олон хүмүүс явж байгаад явахаа болж ийн те. За 6 сарын хүмүүс ирээд ингээд 6 сар болоод ажил хийгээд буцдаг гэсэн бол хил дээр 6 сар бараг дарахгүй байна те. 1 сар 3 сараар дараад тэгэхээр үнэхээр аялж байгаа хүмүүсийг одоо те авч үлдэж ийн. За үүнтэй холбоотойгоор одоо ингээд айгүй олон газрууд ийм ажилтны одоо хомсдолд орж эхэлж байгаа байхгүй юу? Эдгээр болохоор яадаг вэ гэхээр кашер цалинжин таньдаг хүмүүс дээрээ ирнэ те. Тэгээд ингээл юмас урчаал ингээл ирээд явдаг тийм хүмүүс байхгүй болоо тэгэхээр газруудад одоо хүн хүчний асуудал аягүй их дутагдж байна. За дээрэс нь одоо 1 сарч вэ, 2 сарч вэ, 3 сарч вэ хин ч гэсэн ингээд нэг Америкт ирээд нэг ажил хийгээд буцъя гэсэн нэг тиймэрхүү бас нэг зорилго байдаг штэ те. За тэр зорилгоо яах вэ гэхээр ингээд нэг ойр тойрныхоо хэдхэн хүмүүсээс л асуугаад байгаа тий. Одоо ингээл нэг ажил байна уу гээл тий. Одоо ирсэн айлаасаа асууна, ирсэн айл нь найз нөхдөсөө асууна гэдэг. Тэгэхээр энэ нэг хэдхэн хүрээлэлд яваад байгаа байхгүй тий. Одоо нэг 10 одоо тооны дотор л хүмүүс одоо хүрж байгаа. За тэгэхээр би яах вэ гэхээр би айгуу гоё тийм agency одоо байгуулж байгаа. За тэгэхээр agency минь яах вэ гэхээр ер нь ажилд одоо орох тий. Ажил жуулчилж өгөх. Одоо ямар нэгэн одоо ажилтан хэрэгтэй байгаа emergency тий. Одоо ингээд жишээлбэл миний хамгийн их бодогддог юм юу вэ гэхээр би нэг юу юмэр гэдэг байхгүй юу. Одоо монгол хүн чинь ерөөхдөө айгүй ажилсаг байдаг, гялзуур байдаг тий. Би бүр ингээд яадаг. Би бол нэг $100 өгөөд заяа. Гэрээ нэг сайхан цэвэрлүүлээд тий. Одоо $100 чинь kind of maybe нэг Америкаар бол нэг 5 цагийн хөлс шүү дээ тий. Тэгэхээр яг хөө ингээд кэш авж байгаа, ажил олдохгүй байхад нь олгож өгж байгаа гэдэг утгаараа ч юм уу нэг 6 цаг ажиллаждаг ч юм уу тий. Нэг 5 цаг биш 6 цаг. Тэгэнгүүтээ энэ 6 цагтаа яах вэ гэхээр нэг 2 цагт нь гэрээнийг сайхан цэвэрлээд тий. Гэрээ сайхан цэвэрлүүлээд үлдсэн цагт нь одоо ингээд нэг юм одоо дилсэл одоо ландри хийх бол ландри хийгээд тий одоо мах ногоогоо одоо хэрчих болвол би мах ногоо өөрөө хэрчдэг л дээ. Би энэ жишээ авч байгаа шүү тий. Гэтэ заримдаа би завтаа завгүй одоо ямар нэгэн шалтгаантай ээж бас болно шүү дээ тий. За тэгээ мах ногоогоо сайхан ингээд нэг өдөр нь ингээд авсан бүх ногоогоо сайхан хэрччихдэг ч юм уу тий. Бүх ногоогоо хэрчээд ингээд шинээр нь гоё хөлдөөж болох боломжтой тэр ногоонуудаа хөлдөөгөөд тий. За тэгээд махуудаа сайхан ингээд юу яагаад хэрчээд ингээ хоолоор нь хэрчээ дээр нь ингээ бичээд марклаад тий. Одоо бууз бааш хийх бол тэрийг нь ингээ нөгөө хүнтэйгээ одоо тэр хүсэлж байгаа хүнтэйгээ хамт хийх ч юм уу тий. За ингээд одоо гэр цэвэрлэх, хоол ундан дээр туслах одоо жишээлбэл бүр ингээд хамгийн адаг энгийнээр бодоход ингээд бүр хүүхэд харах хүн хүртэл аяг хэрэгтэй гэдэг байхгүй юу. Одоо хэдхэн цагийн дотор тий одоо ээж аав нь ойрхон ингээд зур гараал нэг тий юу ярих гэж болно. Одоо шоу ч юм уу эсвэл найз нөхдөйгөө уулзах, орой хоол, орой уулзалт тий ямар нэг юм байж болно. Энэ мэн дээр ингээл хүүхд мөхтэй харуулах тий тэгээд яг найдвартай. Ягаад тэгэхээр аль биесний одоо agency-гээр дамжиж байгаа хүн бол тодорхой хэмжээнд одоо тий юутай байх хэвээр одоо талдаа хариуцлагатай байх хэвээр тий одоо гэрээс нь ямар нэг юм алга болохгүй байх ч юм уу тий одоо хүүхдтэй урд нь харьцаж исэн хүүхэд харж исэн туршлагатай ч юм уу тий яг энэ болгоныг ингээд маш олон юм ажлын байрнуудын opportunity-г нээгээд өгнө. За тэгээд энэ хүмүүс мань яах вэ гэхээр над руу орж ирээд сайхан бүртгүүлээд би одоо яг яаж байгаа вэ гэхээр би вебсайтаа хэлгэж байгаа. За вебсайт дуусахаар би нэг бүрэн гаргая гэж бодод байсан боловч би төрүүлээд мэдээлэл өгчээсэн дээр юм байна гэж бодсон байхгүй. За тэгээ вебсайт дээр орж бүртгүүлээд тэгээд одоо ингээд ийм ажил байна тий. Одоо би ийм ажил урд нь хийж исэн, ийм ажил хийж чадна. Эсвэл би ийм ажилтан хайж байна тий. Би яг 7 хоногийн 3 өдөр хайж байна, 2 өдөр хайж байна, 1 өдөр хайж байна. Зөвхөн энэ удаадаа хайж байна. Тэгэхээр яг энэ дээр яах вэ гэхээр энэ одоо яг ажил хайж байгаа энэ хүмүүсийн цоорхоо яг гоё ингэж миний бодлоор бол аюу гоё бөглөгдөж орж ирээд байгаа байхгүй тий. Одоо ингэж жишээлбэл ингэдэг гэж болно шүү дээ. Хумсанд ажилдаг тий маникюр педикюр хийдэг. Одоо нэг газар 7 хоногийн 5 өдөр яг ингээд нэг доктортой ажилдаг. Тэгээд ингээд нэг 2 өдөр амардаг тий.
Тэгэл нэг 2 өдөр амардаг байжсэн чинь одоо нэг хүнд үнэхээр одоо хүн хэрэгтэй болоод яг амардаг өдөр нь таараад одоо хэрвээ ингээд хоорондоо тохиролцож чадах юм бол тэр амарсан өдрөө нэг өдөр ажил хийчих болно шүү дээ. Дараагийн 7 хоногт нь ажил хийхгүй гэж болно тий. Үнэхээр хэрэгтэй одоо тэр орчин, тэр vibe одоо тэр хүмүүс таалагдсан болвол дараагийн 7 хоногт би яг 2 хоног амрах гад ингээд арай өөр юм төлөвлөсөн байгаамаа. Тэрний дараагийн 7 хоногт бол чадна шүү ч гэдэг юм уу тий. Эсвэл би нэг сардаа нэг ч юм уу эсвэл яг нэг баяр болоод виз ирэхээр ч юм уу би чадна шүү гэсэн ийм гоё recommendation тий саналаа ингээд тавьждаг байх юм бол бас аль уучлаарай чухал дуудлага ороод ирлээ. За тэгээд одоо гих мэтчлэн одоо миний санаанд байгаа жишээнүүд яг эдгээр байгаа байхгүй юу тий. За тэгэхээр одоо ингээд хүүхдээ харуулж болж гэн, одоо хумсанд ажиллаж болж гэн, цэвэрлэгээнд явж болж гэн, айл цэвэрлж болж гэн, айлын одоо бүтэн сарынхан сайхан хоол ундыг сайхан бэлдээд өгч болж гэн. Тэр нь заавал 100 байх бас алгагүй шүү дээ тий. Тэрнээс дээшээ ээж болно, доошоо ээж болно, 2 цаг ажиллаж байгаа бол 40 цаг ээж болно тий. Одоо хүүхдээ сургуульд нь өгчөөд чамд ингээд нэг зав байгаад байгаа бол 2 цагт нь $20-оор $40-оор ингээд тэгтээ би яг ийм юм хийж чаднаа гэж те зүгээр нэг цагаар нөхцөө гэж байгаа юм шиг удаад байжээс болохгүй шүү дээ. Яг хугацаанд тааруулаад бүх юмаа хийгээд эсвэл би яг эдийн хэмжээний юм хийж өгнө. Одоо тэр нь 2 цаг 30 минут ч юм уу 3 цаг гэж болно. Тэгтээ авах мөнгө нь адилхан ч юм уу те. Яг иймэрхүү байх юм бол бид нар одоо бас ийм те одоо яг энэ үеийн давлгааг одоо аль талдаа бас аятайхан давж чадах юм болов уу? За тэгээд дээрэс нь ингээд хоорондоо сайхан мэдээлэл солилцоод те би нөгөө нэг юуг үздэг дэсэдэдэг төгөлдөр ах чи ингээд мэдээ хүргээд идэв штэ. Би болохоор яг тийм гоё яг өдөр болгон мэдээгээ дамжуулаад мэдээ дамжуулахдаа яах вэ гэхээр дандаа ийм нэг ажилтай холбоотой тий. За одоо Вашингтон DC тийм ажлын байр байгаа байна. Одоо тэр орчинд ажиллаж байгаа одоо хүмүүс байх юм бол одоо энэ дугаараар хандаад ингээрээ. Мөн одоо элийн орчинд бол ийм ажил байна. Сан Францискод ийм ажил байна ч гэдэг юм уу те. Одоо байрлаад байх боломжтой ийм ажил байгаа юм байна гэдэг ингээд яг нэг юм чи ингээд гараад ирэхээр окей нэг юм лөө төвлөрөөд те та нар ингээд танихгүй хаамаагүй үнтэй харьцаж байхаар одоо талдаа айгүй тийм гоё emerge одоо юу байхгүй юм safety те хамгаалагдсан байхгүй. Ягаад тэгэхээр энэ agency гэдэг чинь өөрөө одоо тэр хүний тодорхой хэмжээний одоо мэдээллийг те одоо хариуцлагатай одоо чаддаг үнийг л хайр юм гэсэн үг шүү дээ те ажилд авнаа гэсэн үг. Тэгэхээр тэр бүх одоо дэлгэрэнгүй гоё мэдээллийн ингээ харилцан өгөөд те ийм байвал айгүй гоё зүгээр гэж бодож байна. Тэгээ та нар минь бас гоё санал сэтгэлээ хэлээрээ. За anyways. За тэгээд юу яалаа? Би саяхан нэг юм за 7 сар болж байгаа. 7 сар чинь ингээд нөгөө наадан болж байгаа юм чинь яг энэ үеэр нь бас нэг ингээд хүмүүс жоохон emergency илүү их хэрэгтэй гэж магадгүй гэж надад би нэг бууз хий гэж бодохгүй юу? Хөлдөөсөн бууз хуушур хийж байгаа. Тэгсэн чинь одоо зарим хүмүүс чинь намайг нөхрөн траканд явдаг гэж өөрөө коуч хийж те бууз хийлээ хуушир хийлээ гэдэг. Ноо шүү. Одоо хүн ямар ч ажил мэргэжилтэй байж болно те юу ч хийж болно. Одоо хоньны 2 хөл нь 2 гал нь хөдөлж байгаа тохиолдолд юу л бол юу хийж болно. Одоо нөхрөн заавал тэгдэг байлаа гэд би зүгээр суух албагүй те энэ бол би өөрийнхөө хүслээр хийж байгаа те тэгээд одоо яаж ингэ бууз хийсэн чинь ингээд мастер тоогоочоос би чинь зөвлөгөө аваад гурлаа ингэ зураараа махаа ингэж амлахаараа тэгээр ингээд гээл тэгэл ингээд олон төрлийн юм сонсохоор яг үгээр миний бууз хийх уран чадвар сайжирч байгаа байхгүй. Урд нь болохоор би зүгээр ингээд нэг өөрөө хийж байгаа шүү дээ. Тэгвэл ингэж хийвэл бас гоё юм байна шүү дээ. Зүгээр юм байна шүү дээ гэд би маш олон юм мэдэж авч байгаа байхгүй. Энийхээ хажуугаар би яаж ийна гэдэг чинь би айгүй юм сурж байгаа юм аа. Тэгэхээр би хулгай хийгээгүй, худлаа хийлээгүй, би офшор мөнгө идээгүй. Би зүгээр 2 гараа 2 хөлтөөгөө уцтайгаа фэйсбүүктэйгээ рилтэйгээ нийлээд би мөнгө олж байгаа болохоос хэн нэг хохирогоогүй. Харин ийм сайхан те маш гоё энергитэй, маш гоё шинэ махаар, маш гоёор ингэж бууз хийж байгаа шүү. Бууз хуушур хийж байгаа шүү. Тэгээд би аюу тийм юу байх дуртай, шилэн байх дуртай, ямар нэг юм нуусан байх дурггүй, тэ нэг ингээл өөрөө хийж ич нэг хийгээгүй юм шиг царайлал тэ нэг юм би боосоор хийдгүү гэл тэ баг гэрээ зэрэлдгүү хоол хийдгүү гэл удлаа ирчих гал би тийм давал амар дурггүй тэгээд нэг тиймэрхүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Та нар минь бас гоё сан сэтгэлээ бичээрэй. Түр баяртай. Love ya.